Та бүхний аврагэрий Арангаа аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас замын хөдөлгөөний дүрм хэр сайн мэддэг талаар тодорхойлцгаая. За аврагэрий тэсгч микрофон сайн явж байна уу та? За хэдэн он жолооч болж исэн бэ та? Хэдэн он жолооч болж исэн бэ? Би ч нэлээд дээрдээ мартсан байна. За замын хөдөлгөөний дүрм хэр сайн мэддэг гэж бодож байна та өөрийгөө? За яг хөө явж чадах байх гэж боддог шүү дээ. Түр болон удаан зогсох хориодын тэмдэглэгдэн дээр хэдэн минут хүртэл зогсох боломжтой байлаа? Энэ 90 20 зогсох шаардлагагүй байдаг байгаа да. За тэр зогсохыг оргилсан гэдэг тий. За энэ дээр 5 хүртэл минутаар хүн буулгах, суулгах, ачаа буулгах, ачих тал дээр 5 хүртэл минутаар зогсож болдгоо. За баярлалаа. Замын хөдөлгөөний дүрмээ дахиад нэг талаад үзээрэй за. За баярлалаа. За замын хөдөлгөөндөө соёлтой оролцоод болгоомжтой яваарай. За. Хэдэн жолооч болж исэн бэ та? 18 онд байна уу? За өөрийгөө та хэр сайн замын хөдөлгөөний дүрм мэддэг гэж бодож байна? Би нэг төв дотор нэг барьдаг хөдөө сумандаал голцоо барьдаг та. За суудлын бүсийг ямар тохиолдолд зүүж замын хөдөлгөөнд оролцох вэ? Өөр нь хөдөлгөөн эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүсэн байх хэрэгтэй л доо. За та одоогоор суудлын бүсийг зүүгээгүй ардуураа хийсэн зөрчил гаргасан байна тийм үү? Та замын хөдөлгөөндөө бүсээ тогтмол зүгээд хурдаа тохируулаад соёлтой оролцоод за дөрмөө нэг судлаад үзээрэй та за. За баярлалаа. За болгоомжтой яваарай. За хэдэн он жолооч болж исэн бэ та? За би ч 2007 онд юм байна. За өөрийгөө замын хөдөлгөөний дүрм хэр сайн мэддэг гэж бодож байна? Яг тэгэл тодорхой хэмжээнд мэдэн дээ. За ослын зохисолт хийсэн тохиол суурингийн газар ослын зохисолт хийсэн тохиолдолд ослын гурвалжин хэдэн метрийн зайд байрлуулах вэ? 10 м гэдэг л. За суурингийн гадна Сая ослын дотор гэсэн тий. Тий, суурингийн дотор замд. За ямар ч гадна 10 м. За Дотор ч одоо 5 овлоо. За тууш замд. За сайн мэдэхгүй байна. Мартчих. За суурингийн дотор 15 м. За суурингийн гадна 30 м. Тууш замд 50 хүртэл метрийн зайд гослын гурвалжин байрлуулах ёстой. За замын хөдөлгөөний дүрмээ дахиад нэг хараад замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой болгоомжтой сайн яваарай. За ойлголоо. За болгоомжтой яваарай та.